харахгүй бол ийм хогоо гарч ирдэг байх юм шүү дээ хүүхдүүд хата. За тэгвэл ийм олон төрлийн мангас гэдэг хата. Хараа. Мангас те мангас ийм манга. За багшаа хараа. Альмаа угаа бүгдээрээ босрогоо хэлээд альмаа хийлээ. Маш сайн гараараа тойруулж шүү заа юу. Танлаасаа босч за альмаа угаагаараа. За босоо зогсож. За босож. За тэгвэл гэртээ очоод альмаа шууд идэж болох нь уу? Болохгүй яах вэ лээ? Уугаан энэ юу хэлээ нэзэдэ? Хорхоо. Тэгэхээр бүгдээрээ альмаа ингээд угаагаад гоё цэвэрхэн болгож идэх юм те? Ажилтан 8 цагт ирэхэд нэг манаш нар ингээд ясны шүл гаргацсан байдаг. Тэгээ энэ нөгөө буулууны яс хүүхдийн нөгөө шимтэгдэл кальцер баялаг. Хоол хийхээс өмнө энэ нөгөө температураа шалгадаг байна. Тэр гал дээр хийдвэл тэгээд энд ингээд хэд болсон байна. Тэгээд дараа нөгөө ангийн савнд хитэн хэмтэй болж ингэж хүүхдэд идэх үү гэж. Хаа хүүхдүүд идэх гэж байна. Багшаа найзаа мама гэрэ.
Хөөрхөндөө бав талханд дуртай да. Үл болохоор даардаг да. Жив жив дурдаг да. Жижигэн хөөрхөн болжмор да. Баярлаа. Намааг Ярохан гэдэг гэрээ. Хэн бэлээ? Мама биш, Ярохан гэрээ. Байна. Баярлаа. Нийслэлийн хүүхдийн 14 дугаар цэцэрлэгийн баг бүлэг нь 2025-26 оны хичээлийн жил хүүхдийн хөгжилд гарсан акцийг өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд холбон танилцууллаа. Энэ хичээлийн жил сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж буй онцлог жил юм аа. Энэхүү сургалтын шинэ хөтөлбөрийн дагуу хүүхдийн мэдлэг чадвар төлөвшлийг цогцоор нь хөгжүүлж чадамжийн суурилсан сургалт үйл ажиллагаа хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн олон улсын сургалт хөтөлбөр дижитал сургалтын эргэлхүүнээр дамжуулан амжилттай зохион байгуулж байна. Сургалт үйл ажиллагааг чанартай зохион байгуулах, бүлгийн орчин нөхцөлд онцгой анхаарч бидний ажлыг дэмжиж хамтран ажилласан нийт эцэг хасран хамгаалагч та бүхэндээ цэцэрлэгийн захиргаа болон бүлгийн багш нарын зүгээс талархал илэрхийлье. Ирж буй 2026 онд та бүхний гэр бүл эрүүл энх байж аз жаргалаар дүүрэн байх болтугай. Шинэ оны баярын мэнд хүргэе. Хүүхдийн өвчтөний төлөө хамтдаа хичээцгээе.